За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн бидний нэгдүгээр ангийн математикийн хичээлийг сонгож авсан байгаа. За энд нь болохоор ямар сэдвүүд багтсан бэ гэвэл жишг үйлдэл, нэмийг хасах үйлдэл, тоог ирэмблэх гэсэн эдгээр үйлдэлүүдийг авсан байна. Жишг үйлдэл гэдэг маань ямарваа нэгэн хоёр тоог хооронд нь жишиж их багын тэмдгээр илэрхийлдэг байгаа. За миний хувьд гэх юм бол 3 гэсэн хоёр тоог сонгож аваад за мэдээж 3, 4 гэсэн хоёр тооны аль нь их вүлээ гэхээр 4-ийн тоон их учраас за энэ матрын амаар ингээд тийм их багын тэмдэг маань илэрхийлэгдэн гарч ирсэн байгаа. За жишг үйлдэлийг одоо хоёр оронтой тоон дээр мэдээж хийж болно. Жишг үйлдэл маань. За хоёр оронтой тоо байх юм бол хоёр оронтой тооныхоо урт талын тоо. Энд 1-ийн тоо байна, энд 2-ийн тоо байна. 1 2 2-ын аль нь их бэ гэхээр мэдээж 2-ын тоо их. Тийм учраас энд нь их багын тэмдгийг ингэж тавина. Дараа нь хоёулын адилхан 10-ийн орон байх тохиолдолд одоо хойдлын нэгжийн оронг нь хараад нэгжийн оронгоор нь тоогоо их багыг нь тэмдэглэн тавина. За энэ дээр болохоор их багын тэмдэг нь 14 болон 17 гэсэн тооны хооронд байна. За 17 гэсэн тоо нь их учраас их багийнхаа тэмдгийг ингэж илэрхийлэн тавина. За дараа нь 10-ийн дотор 10 дотор нэмэх үйлдэл. За энэ нь болохоор зэрэг эхлээд тоон шулууны арга байна. За энэ тоон шулууны аргаар ашиглаж тоогоо бодъё. За 2 гэсэн тоог улаанаар тэмдэглэсэн байгааг харж байгаа. За 2 гэсэн тоог 2 гэсэн тоо дээр 3-ыг нэмэхээр байна. За тэгэхээр 2 3 4 5. За тэгэхээр 2 дээр 3-ыг нэмэхээр 5 гэсэн тоо гарч байна. За энэ болохоор 6-аар илэрхийлэн бодох арга байна. За мэдээж энэ дээр 1 2 3 4 5 6 гэсэн ийм цэцэг байна. За 6 цэцэг дээр 2 цэцэг нэмэхээр нийлээд энэ дээр 8 цэцэг байна. За энэ тоонуудыг бүгдийг нь хооронд нь нэмнэ гэсэн үг байна. Дотор хасах үйлдэл. За энэ болохоор зэрэг 6-аар илэрхийлсэн байна. За мэдээж их тооноос нь бага тоог хасахдаа за энд 8 лир байна. 8 лимон байна. 8 лимоноос 3 лимоныг хасгаар 5 лимон гарч байна. За дараагийнх нь бол тоог ирэмблэх үйлдэл байна. За ихээс нь бага руу ирэмблэсний их тооноос бага тоо руу ирэмблэсний буурах хэвэм гэж нэрлэдэг болвол багаас нь их рүү одоо бага тооноос нь их рүү ирэмблэсний өсөх хэвэм гэж нэрлэдэг гээ. За ихээс нь за хамгийн их энэ болохоор зэрэг 6 ширхэг панда байна. За 6 ширхэг панда байна. 6 4 2 гэд энэ нь болохоор зэрэг буурах хэвэм юм байна. 6 4 2 гэд энэ нь болохоор ихээс нь бага руу буюу буурах хэмбээр бичсэн байна. За энэ нь болохоор тоог ирэмблэхдээ багаас нь их рүү бичсэнийг өсөх хэрэм гинэ. За энээр болохоор зэрэг тоог нь бичсэн байна. Эхлээд 2 ширхэг алим.
За дараа нь 5 ширхэг алин болж 3 тоогоор нэмэгдсэн байна. За дараа нь 8 ширхэг алин болж дахиад 3-3-аар нэмэгдсэн байна. За энэ болохоор зэрэг багаасаа их рүү 3-3 гэсэн тоогоор өсөөд нэмэгдэж битсэн бөгөөд энэ өсөх хэрэм байна.